шаардлагатай. Энэ хөтөлбөрт тусгах нь бол ажил олгогчдыг ажлын байртай бий болгоё, ажлын байрыг нэмэгдүүлэе гэж ярих хэвээр зэрэгцүүлээд энэ залуучуудыг яаж мэрэгшүүлэх вэ? Яаж ур чадвартай болгох вэ? Яг ур чадваргүй хүн өнөөдөр зах зээлд очиод хөдөлмөрийн талбар дээр очиод юу ч хийж чадахгүй байна. Өнөөдөр манай төгсөгчдийн одоо энэ жилийн 280 хүүхэд төгснөөс 150 орчим нь шууд ажлын байртай болж байгаа юм. Гэтэл өшөө 50 орчим залуучууд өөрөө өөртөө ажлын байр бий болгож байгаа. Яг ах нартаа, эгч нартайгаа аав ээж нарт нийлээд ягаад гэвэл гутлаа хийж байна, гагнуур хийж байна, хувцас ойж байна. Энэ бол ягаад гэвэл энэ залуучууд маань ур чадвартай болсон учраас л ажлын байр нэмэгдэж байгаа. Ажлын байр нэмэгдэнэ гэдэг бол энэ дунд шатны хөтлөөр хэрэгжих бодит арга хэлбэр нь энэ нэг хэлбэр. Тэгэхгүй бол бид тунхаглын чанартай мянган бичиг баримт боловсруулаад байдаг, зарлаад байдаг, хөтлөөр хэрэгжүүлээл гээд байдаг. Эцсийст мэрэгжлийн боловсролд салбарт бэлтгэж байгаа залуучуудаа анхаарал тавих хөрөнгө оруулалт хийхгүй юм бол энэ хоёр талын л нэг одоо жигүүр гэж хэлвэл хоёр жигүүр байх хэрэгтэй. Нэг нь бол ажил олгогч, нөгөөх нь ажил олгогчдод ажиллах мэрэгжлийн ур чадвартай болсон хүчин байх хэрэгтэй.